За Монгол улс тулгуур төрийн 2233 жилийн ойн үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол улсын 33 дахь ерөнхий сайдын байгуулж байгаа кабинет дараагийн 30 жилийн манлайллыг зарлаж засгийн газараа бүрдүүлж байна. За энэ засгийн газраас хүсэх хамгийн гол зүйл бол улс төржиж явцуурхаж намчирхалгүйгээр аль нэгэн намын эрх ашигт хит авталгүйгээр Монгол улсын засгийн газар Монголын ард түмнийг хөгжил дэвшилд хөтлсөн, монголчуудад ирмэлцлэл мөрөөдлийг бий болгосон, залуучууд нь их орондоо эзэн хүний ёсоор сайн сайхан амьдрах тэр боломжийг бодлогоор бий болгосон засгийн газар байгаасай. Тэм учраас нэгэнд хамтраад явж байгаа тохиолдолд бодлогын хувьд зангидагдаж Монгол хүн Монголын хөгжлийн төвд байх тэр бүхий л эрэлхийллийг хийж их явж, их сууж, их уншиж, их харилцаж дэлхийг Монголтой илүү сайнаар холбоход бүгдээрээ хичээн зүтгээсэй гэж хүсэж байгаа. Ил тод байдал, иргэдийн оролцоо, хариуцлага гэдэг зүйлийг бүх салбарт жигд хэрэгжүүлээсэй. Мөн Монгол Улсын ерөнхий сайдыг томилогдох мөчид үндэсний аюулгүй байдлын нэгийн 4 үүнийг протокол тэмдэглүүлсэн. Үүнийг бас засгийн газрын гишүүд маань анхаарч ажилласаа гэж бодож байна. Шинжлэх ухааныг бүхий л талаар хөгжлийнхөө суурь болгож ашиглаасай. Энэ удаагийн парламентод олон мэргэжлийн шинжлэх ухааны төлөөллүүд оролцсон байгаа. Тэр утгаараа ч гэсэн энэ үн цэнийг, энэ хүний нөөцийг ч гэсэн бас зөв ашиглаж, ер нь бид нар энэ популизмаас илүү шинжлэх ухаан руу чиглэсэн хөгжил рүүгээ Монгол улс нэг үн цэнтэй яваасай гэж бодож байна. За энэ ташрамд манай ардчсан намаас Баатархүү Алтан гэрэл, Одвэр нарын 80-ад оны залуучууд бас кабинетэд байна. За манай Учрал, Батнайрамдал, Номин Чимэг, Анар гээд бас залуучууд байна. Та бүхнийг ард иргэд бас нам харгалзахгүйгээр энэ залуу үеийн төлөөлөл манлайллын шин үлгэрлийг гарах байхаа гэж найдаж байгаа шүү. Тийм учраас энэ үеийнхнийхээ итгэлийг алдахгүй, хуулийг ягштал баримталж, авилга, хулгай зэлгийгээс ангид байж, ил тод амжилттай ажиллаарай гэж хүсэж байна. Баярлалаа.